Жижигний 5.3 хол, КК хамтлагийн компани эсрэг хол, төрийн өмчт компани ийм байдалтай зөвхөн юу судалгаанд оролцсон юм аа. Очиж нийт судалгааг ахтай бол ер нь манай энэ компаниудаар олон стовс пул стовс гэж ярьдаг юм. Стовс мөн жижиг дундаж хань гэж стовс ингээд хоёр янзын стовс байгаа. Энийг алийг үүдж байна бэ гэдгийг тэгээд талаас нь бас асууж үзсэн. Тэгээд энэ дээр бас бид бол тооцоо хийхдээ бол ер нь жижиг дундаж хань гэж стовсыг бол урагж мөрдөхгүй байгаа гэдэг ингэж бодож ирсэн юм аа. Яг бол энэ талаар нэг электрик завод журам хараагүй, гарын авлах хараагүй тийм учраас энэ бол баг байдаг багтаа гэж бодож ирсэн. Тэгээд судалгаа хийгээд үзсэн. Тэгсэн чинь 287 компани стовсыг харин 63 судалгаанд орсон 63 компани энэ жижиг дундаж хань гэж стовсыг үлдэж байгаа гэсэн ийм хариулт өгсөн. Тэгээд бид нөр хоёрын бас магадлах байдлаараа очиж шалгаж үзсэн. Үнэхээр одоо стовсыг үлдэж байгаа тийм бид нэг 13 компанидаар шалгаж үзсэн чинь 13 бидний шалгасан бол үнэхээр одоо жижиг дундын стандартыг үлдэж байсан. Тэгэхээр бол бас манай хан бол мөрдөж юм байна. За ингээд энэ цаашдаа энэ одоо энэ жижиг дундаж хань гэдэг ямар стандартыг мөрдөхөөр төлөвлөж байна гэдэг ингээд аваад үзсэн чинь ерөөсөө энэ жижиг дундаж хань стовсыг ийм мөрдөж байгаа компаниуд энэ 63 байсан бол одоо цаашдаа 44-нд мөрдөнө гэж ингэж хэлсэн байна. Тэгэхээр цаашдаа бол ер нь жижиг дундаж хань гэдэг энэ юуг нэвтрүүлсэн энэ том стандартаа мөрдөнө гэсэн ийм ойлголт байгаа юм байна. За тэгээ энэ ингээд яагаад ингээд жижиг дундаж хань нэвтрүүлж танах энэ стовсыг мөрдөх юм бэ гэдэг ингээд асуугаад үзсэн зэрэг ерөөсөө бид анхнаасаа стовсыг мөрдөж ирсэн. Цаашдаа мөрдөнө гэж байгаа. Мөн одоо манай компани одоо бодохгүй ингээд том компани тэр шалгуурт орох учраас бид нар ерөөсөө анхнаасаа мөрдөж ирсэн энэ стовсыг мөрдөнө гэсэн. Мөн одоо энэ нэг хүндийн талаас нь бодож байгаа юм бас өдөр юу компани захиалгууд энэ хариулт өгсөн байнамаа. За ингээд мөн одоо энэ нэгтгэн бод хөтөлбөрийн бодлогын баримтчийн талаар судалгаа хийгдсэн. Энэ судалгаа хийгдэхэд бол нийтдээ яг энэ судалгаанд бол яг энэ судалгаанд 243 компани оролцолтой 243 компани оролцсон. Энэ судалгаа өгсөн байна. Тэгэхээр энэ судалгаан дотроос бол энэ өөрөөр 157 өөрийн хүчээр энэ 58 мэргэжлийн байгууллагаар энэ бусад хүнээргээд 28 компани хийсэн байлээ. Тэгээд ингээд бодоод ингээд эдгээр тооцоог нь хараад үзлээ ер нь бол нэгтгэн бод хөтөлбөрийн бодлогын бичиг баримттай бол компаниудын 40% нь ер нь холж байгаа дахиж хийх шаардлагатай гэж ингэж өөрснөө үзэж байгаа байдлаас харагдсан. За одоо ингээд энэ стовстой нийцсэн тайлан гаргаж байгаа байдал ямар хөнцтэй вэ гэдэг ингээд асуугаад үзсэн зэрэг стовс нийцсэн тайлан гаргадаг гэж энэ компаниудын 56.5% стовс нийцсэн тайлан гаргаж байгаа. Энэ стовсыг нийцхийг бичээдэг боловч стовсыг дагаж мөрдөж чаддаггүйсэн 34 аж нэг. Энэ зөвхөн одоо санхүүгийн тайлангийн зорилгоор гэдэг 9.5%. Юу доторын тайлангийн зорилгоор гэдэг. Энэ бол хонда стовсыг мөрдөхөөр яг доторын зорилгоор тайлан гаргадаг гэсэн ийм агуулгыг хэлж байгаамаа. Тэгэхээр энэ дээр бас дотор энэ стовс нийтлэхийг хичээдэг бол зарим стовсыг мөрдөж чадахгүй гэдэг дээр нэлээд хосоо тайлбар өгсөн байсан. Энэ юу гэхээр энэ стовсыг мөрдөхтэй холбоотой мэдээлэл одоо маш байгаа. Одоо хондоо ингээд үнцний бууралтыг юм уу одоо ингээд ихэнхийгээр ингээд тооцоо хийх зэрэг ерөөсөө нийтэд одоо хөрөнгөний тодорхой хөрөнгөний үнцний байдал, зах зээлийн үнцний байдал, бодитны байдлын мэдээлэл ерөөсөө маш их тусалцтай байдаг. Тийм учраас бол энийг мөрдөж чадахгүй гэсэн
ийм зүйл дээр бас нэлээд усад хариулсан юм байх юм байлээ. За ингээд энэ 2011 онд сангийн яам өөрсдөө энэ нэгэн бодлого улсын үйлчлэг хийгдсэн энэ үйлчлэгийн дүнгээр өрн нэвтрүүлсэн аж ахуйн нэгжийн тэгж хэд аж ахуйн нэгжид 49% гэж хэлсэн. Энэ бол нэг саяны хөдөө бидний судалгаагаар 56.5% болоод дөнгөж 7.5% болж байна. Дөнгөж 7.5%. Өөрөөр 11-ээс 17 он хүртэл одоо энэ 5-6 жилийн хугацаанд 12, 13, 14, 15, 16 гэдэг 5 жилийн хугацаанд бол ерөөсөө энэ нэвтрүүлгийн хувь 7.5% өссөн ийм байдлаар гэж. Тэгэхээр энэ 7.5%, 5 жил 7.5% гэдэг чинь бол ерөөсөө жилийн норд 1.5% байгаа байхгүй. Жилийн норд. Тэгээд энэ жилийн норд 1.5% гэдэг чинь энэ чинь одоо 100% хүртэл одоо 1.5% илэрх юм бол энэ чинь бид статусыг 30 жилийн дараа статусыг одоо бүрэн нэвтрүүлэх юм тооцоо байдал харагдаж байгаа маа. Тийм учраас энэ бол өнөөдөр бол энэ статусыг нэвтрүүлэх байдал бол маш их удаашралтай явж байгаа. Энэ чи яагаад гэвэл нэг хэсэг засгийн газраас статусыг нэвтрүүлэхдээ талаар асар их хэмжээ авсан юм байна. 2002 оныг нэгтлэн бодлогын жил болгоод 2002, 3, 4 онуудыг засгийн газар нэгтлэн бодлогын хөгжүүлэх 3 жилийн одоо засгийн газар хөтөлбөр зарлаад ингээд ингэсэлтэй. Тэгэхээр энэ хугацаанд энэ нэг тийм том арга хэмжээг ингээд 3 жилийн хугацаанд аваа явуулсан дэрэг энэ инээцээр нэлээд их урагшаа ахиулсан. Энэ 49% гэдэг хувьд тухайн үед 20 хэдхэн хувь байсан. 21% байлгүй та тийм байсныг энэ хэдхэн жилийн дотор 49% болгоцсон байна. Тэгээд энэс хойш энэ 49-11 оноос хойш энэ одоо статусыг нэвтрүүлэх чиглэлсэн нийтийн хамтлагийн довгтой арга хэмжээ их баг явж болсон. Тэгэхээр зүгээр сангийн яам бол энэ хооронд бол зүгээр байгаагүй маш их болон аргачлалыг гаргасан энэ статусын орчуулгыг одоо манай мэрэгчлийн технологи институт гаргасан төрөл гадна одоо зөндөө олон удаагийн гарын алгамууд мөн хэрэглээний тайлбар эдгээр юмнуудыг гаргасан мөн зөндөө олон гарын алгам материалыг гаргасан байгаа. Тэгээд энэ гарын алгам материалыг ингээд гаргаад орхиод байсан зэрэг нэгтлэн бодогчид тэрийг ерөөсөө судалаад ажилдаа нэвтрүүлээд их явдлууд их хэмжээ хориг байдаг юм байна. Манай гэдэг ийм байдал болондээс ажиллаж байгаа ч гэсэн энэ талаар бол иргэд наа. Ер нь бол энэ одоо статусыг бүх аж ахуйн нэгжид нэвтрүүлэхэд ямар юу тохиолдож байна гэдэг энэ асуудал дээр нэг юм хариулттай байна. Энэ стандартын орчуулгын чанар мөн ойлгоход бэрхшээл учиртай гэдэг ингээд энэ дөрвөн нийтдээ 409 хүн оролцсон 296 хариулт өгсөн. Энэ бол 68%-тай. Хамгийн их анхаарал татж байгаа зүйл нь юу гэхээр статусын талаар нэгтлэн бодолчдын мэдлэг сул гэдэг энэ нэгтлэн бодолчдын 76.7% нь хариулсан байна. Гэхдээ энэ судалгаанд бол ач холбогдол 409-оос 326 хүн хариулсан. 326 хүн бол ер нь бол энэ нэгтлэн бодолчдын мэдлэг сул гэдэг ямар нэгэн хэмжээгээр хариулсан боловч энэ нь бол маш их нөлөөтэйгээр 76.7% ингээ хариулсан байна. Тэгэхээр энэ дээр энэ асуудал юу гэж харуулж байгаа гэхээр ерөөсөө одоо яг стандартын мэдлэгийн талаар нэгтлэн бодолчдын одоо мэдлэг хүлээх сул байгаа юм байна гэдгийг эндээс харагдаж байгаа. За яг ингээд энэтэй холбоотой бас энэ мэрэгжлийн байгууллагууд энэ стандартын тайлбарыг гаргадаг байгаа 76%, энэ аудиторуудын мэдлэг сул зөвлөгөө хангалтгүй байдаг 72%, энэ компаниудын цэцэрлэгийн тогтолцоо сул байгаагаас гэдэг 73.9%, энэ датурын төрийн захиргааны байгууллагуудын хяналт сул байдаг 75%, бүртгэлийн мэрэгчлүүдийн хариуцлага сул гэж 68.6% хэмжээний ийм хариулт өгсөн байгаа л да. Гэхдээ бол энэний одоо хамгийн цаад гол зүйл нь тэр нэгтлэн бодолчдын мэдлэг гэдэг асуудал бол нэлээд их анхаарал татвар ийм зүйл байгаамаа. За ингээд энэ нэгтлэн бодогч энэ санхүүгийн бүртгэлийн мэрэгчлүүдтэй яг хэмжээний харьцаатай байдаг гэдэг талаар бол бас судалгаа авсан байна. Тэгээ энэ дээр бол энэ бүртгэлийн мэрэгчлүүдтэй энэ
бүртгэлийн мэрэгчдийн баян харилцаатай байдгүй гэдэг асуултанд энэ одоо ийм их өндөр 23 67-аад энэ сайн үнэлгээ өгсөн бүлэг 23.8%. Тэгээд дунд гэсэн нь тэгээд ариун холбоог өгсөн нь энэ хоёрын ингээд нийлүүлсэн зэрэг 74%. Бүртгэлийн мэрэгчлэн тань зөвлөгөө өгдөг гэсэн зэрэг бас 70%. Энэ тань шаардлага тавьдгүй бүртгэлийн мэрэгчтэй гэдэг дээр бас 66%. Таны ажлыг дүгнэдгүү гэдэг дээр одоо 89%. Нэгтлэн боловсруулсан одоо арга хэмжээ авдаг хүмүүс бас нэг 87.8%. Таны өсөлтөнд дагуу ордон шуурхай хариултгүй гэдэг дээр 70%. Харилцааны соёл дээр одоо нэг 60%. Ийм байдал бол харуулж байгаа. Тэгэхээр энэ юу хэлж байгаа нөхцөлийг одоо бас нэг одоо аймгийн нийслэл дүүргүүдэд одоо бүртгэлийн мэрэгчтэй байгуулж эдгээр маань бас яг нэгтгэл бодогчдоор ингэж ажиллаж тэдний ажил зохион байгуулалт талаас таархан байгууллагууд бүртгэлийн мэрэгчтэн бол энэ нэгтгэл бодогчдын олон улсын стандартыг нэвтрүүлэхэд бол гол үүрэгтэй улсууд яагаад гэвэл тэд нар улсын байцаагч нар. Тийм учраас улсын байцаагч нар бол яг хуулийн хэрэгжиж байна уу юу? Хуулийн хэрэгжилтийг одоо газар дээр нь үзээд тэгээд тэр хэрэгжээгүй газрууд дээр арга хэмжээ авах хэрэгжүүлэх энэ ажлыг зохион байгуулж байгаа хэрэгтэй. Гэтэл энэ талаар бол бодголтой байгаа гэдэг нь бол эндээс харагдаж байгаа маа. Тийм учраас цаашдаа бас энэ талаар бас хүлээн арга хэмжээ авахыг эндээс шаардлагатай шаардж байгаа. За яг энэ судалгааны явцын захин нэгтгэлийн талаар нэг асуулт үзсэн. Тэгээд энэ дээр бол яг ер нь захин нэгтгэлийн талаар бол нэгтгэл бодолчдын хэсэгт хангалуун байгаа гэсэн ийм зүйл бол эндээс харагдсан. Нэгтгэл бодолчдын ажлыг хөнгөлж байгаа юм байна гэдэг нь бол эндээс харагдаж байгаа. За ингээд энэ столсыг одоо яг өнөөдрийн байдлаар хэрэгжиж байгаа нэгтгэл бодолчдын олон улсын стандарт столс нийлээд 36 стандарт байгаа юм. Энийг нэг бүрчлэлийн одоо ингээд үлгээ хийж үзсэн. Тэгээ үлгээ хийж үзэхэд үлгээг хувийн тодорхойлоод тэгээ ABCD гэдэг энэ үлгээг яг оюутны үлгээнд орсон. Өөрөлдвөл 90-с дээш оноотой байх юм бол A үлгээ, 80-с дээш үлгээтэй байх юм бол B үлгээ тэргээд ингээд оруулсан чинь B үлгээ 7, C үлгээ 5, D үлгээ 17, F үлгээ 7 одоо стандарт дээр өгсөн байдаг. Өөрөлдвөл нэвтрэлтийн байдал бол ерөөсөө нэг иймэрхүү байдалтай. Өөрөлдвөл 90-с дээш хуваар нэвтрэгдсэн тийм стандарт бол өнөөдөр алга байна гэж байна. Алга байна. Тэгээ энийг яаж тодорхойлох гэсэн зэрэг энийг бүх стандарт болгоноор хүлээн зөвшөөрлтийн үеийн одоо хэмжилт явцсан юу хүлээн зөвшөөрлтийн дараах хэмжилт тэгээд мөн одоо үнэлгээ тэгээд юуг тайлгнал тодруулах гэсэн ийм хэдэн зарчмуудаар ингээд аваад ирсэн стандартлан тэгээд ийм байдлаар бүгд гарч ирж байна. За нэгэн бодолчдын мэдлэгийн төвшин гэдэг энэ асуудал байна. За столсын мэдлэгийг өөрсдөө үнэлгээ өгсөн зэрэг ерөөсөө одоо нэг ийм нэгэн бодолчдын бүрэн мэддэг гэдэг энэ 5% сайн мэддэг гэж энэ 29%, дунд зэрэг мэддэг гэдэг энэ 46%, хангалтгүй гэдэг 19%. Тэгээ энэ хоёр нийлээд энэ 66% болж байгаа байхгүй 66%. Тэгэхээр дундаас доош зэрэг дундаас доош гэдэг 50%-аас доош болж байгаа. 50%-аас доош мэдлэгтэй гэдэг одоо нэгэн бодолтой олон улсын стандартыг нэвтрүүлэх гэдэг бол бас төвхтэй хэрэг бол таарч байгаа юм да. Тийм учраас бол энэ дөрвийн одоо судалгаагаа бас энэгээр нотолж байгаа. За ингээд энэ хүмүүсүүд маань энэ сургалтанд тэнцвэр оруулж байна гэдгийг ингээд аваад үзсэн зэрэг сургалтанд ингэж байна. Энэ сургалтанд одоо энэ 3-аас дээш суулсан гэдэг 5.2-тэй 2-аас 3 удаа суулсан гэдэг энэ 33.1, нэг удаа суулсан гэдэг энэ
юуна 30.9%, суугаагүйгээд 38.8%. Тэгээд энэ өөрөлдөл нэг удаа суусан юм суугаагүй усаад энэ 66 нийлээд 62% биш тийм ээ. Энэ манай дөрвчийн нөгөөдөг нэгтлэг бодлогын олон стандартыг таарах мэддэг гэсэн энэ зүйлтэйгээ ингээд бас шууд юм л да. Тийм учраас энэ юм харуулж байгаа ерөөсөө манай нэгтлэг бодлогчид ер нь олон улсын стандартад энэ сургалтын дээрээс суухгүй байгаа байна. Их одоо суугатаа нэлээх таарах байна. Тийм учраас стандартад суухгүй байгаа учраас сургалтын суухгүй байгаа учраас стандартын мэдл таарах байна. Тэгээ ингээд судалгаанууд ингээд нарийнлаад хомболондор аваад ирсэн зэрэг ихтэй сургалт өгсөд 10 жил болцсон компани ерөнхий нэгтгэн ахлах нэгтгэл болцсон юм хүмүүс нэг ч удаа сургалтын суугаагүй. Ийм зүйл харагдаад ийм зүйл байна. Тэгэхээр өөрөөсөө одоо ерөнхий нэгтгэл бол өөрсдөө стандартыг мэддэг. Тэгээд нөгөө өөрсдөө стандартыг мэдэх учраас цаашдаа одоо бас их хүмүүстэй ажлаа бас зовлонтой байдаг байх л да. Ийм байдал энэ төр зөндөө бидний олон гадуурлаар харагдж байгаа. Тэгээд эндээс дүгнэлт хийж байгаа. Ямар дүгнэлт хийж байгаа гэхээр ер нь бол одоо 2011 онд 49% байсан бол одоо 56.5% боллоо. Ингээд 7.5% ингээд өснө гэдэг бол энэ үеийг одоо удаан явж байна. Ийм учраас энэ талаар энэ нэвтрүүлгийг одоо цааш нь бүрдсгөхөд зориулагдсан нэлээд юм эрчимтэй далайцтай арга хэмжээ авахгүй болохгүй байна гэсэн нэг юм байдал харагдж байгаа. Хоёрдугаар бол энэ ийм стандартын нэвтрүүлэг ийм удаан байгаа явдал бол энэ удаан байгаа явдал бол энэ талаар сангийн ямууд сангийн ям одоо энэ маш их олон одоо арга хэмжээ хэрэгжүүлсэн боловч ингэж удаан байгаа явдал бол зөвхөн сангийн яамны асуудал биш байна. Тийм учраас энэ бол сангийн яам засгийн газрын хэмжээнд анхаарах асуудал бол тарж байна. Аж ахуйн нэгжтэй харьцдаг засгийн газрын одоо байгууллага бүрийн анхаарах асуудал болж байна. Өөрөөр энд бол одоо сангийн яам тэгээд одоо дотор нийгмийн даатгал тэгээд хүн амын бүртгэл улсын политикийн бүртгэлийн байгууллагын төсөлмөчлөнгийн энэ аж ахуйн нэгжтэй харьцдаг бүх байгууллагууд энэ рүү анхаарах асуудал болж тарж байна гэдэг хаалт. За нөгөө талаар Эстонсын нэвтрүүлгийн явц удаан байгаа тусгай нь Хятад бодлогын талаар төрийн бодлого зохицуул хангалтгүй. Хятад бодлогын өөр ур чадвар одоо утгатай байгаа ийм явдалтай холбоотой байна гэсэн ийм дүгнэлтийг хийж байгаа. За мөн энэ дээр нэг анхаарал татсан зүйл юу вэ гэхээр өнөөдөр энэ улсын бүртгэлд 150 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаа. 150 мянган аж ахуйн нэгж. Гэтэл юун дээр сангийн яамны тайлангийн нэгжилд бол 84 мянган аж ахуйн нэгж орж байгаа. За энэ 84 мянган аж ахуйн нэгж бол мөн татвартай тооцоо хийдэг, татвартай тайлан гаргадаг ийм аж ахуйн нэгж байгаа. Тэгэхээр энэ дээр 60 мянган аж ахуйн нэгж 64 мянган аж ахуйн нэгж энэ хооронд алга болсон байна. Улсын бүртгэлтэй 60 мянган аж ахуйн нэгж санхүүгийн тайлан өгөхгүй татварын тооцоо хийхгүй. За ингээд тэр 80 мянган аж ахуйн нэгжээс бас 35 мянган аж ахуйн нэгж X тайлан өгдөг байна. За X тайлан өгдөөс гадна 18 мянган аж ахуйн нэгж аллагчтай тайлан өгдөг. Ингээд санал үлдэж байгаа 34 мянган аж ахуйн нэгж нь татвар тушаал юм билээ л дээ. Тэгээ энэ бол юу гарч ирэх зэрэг ерөөсөн Монголын нийт бүртгэлтэй аж ахуйн нэгж нэг 20% нь татвар төлдөг. 20% татвар. За тэгээд энэ тэр улсын бүртгэлтэй улсын бүртгэлийн газар сангийн яам татвар нийгмийн даатгалын байгууллагууд хоорондоо тэр олон аж ахуйн нэгжийн хоорондын зөрүүг хоорондоо зохицуулдаг тохиолдол.
Энэ яагаад ингэж нөгөө хаана зөрн хаана байна гэдгийг ерөөс очих олоогүй явж ирсэн. Татварын ерөнхий газар дээр хүн амын орлогын албан дотор суудгалын тооцоо хийсэн. Хүн амын орлогын албан дотор суудгалын тооцоо хийсэн. 91 мянган аж ахуйн гэж байна. 91 мянган аж ахуйн. Манай хуулиар бол хүн амын орлого одоо цалин хөлс түүнтэй адилах орлогоос татвар төлж байгаа бол мөн одоо нийгмийн даатгал хэлэх ёстой тийм хуультай. Гэтэл 90 мянган аж ахуйн нэгж хүний цалин түүнтэй адилах орлогоос татвар суулгах чадвар байхад нийгмийн даатгал дээр дөнгөж 41 мянган аж ахуйн гэж. 40 мянган аж ахуйн гэж нийгмийн даатгал дээр. Ингээд 50 мянган аж ахуйн гэж бас татвар нийгмийн даатгалын хооронд байхгүй тэр гарцсан байна. Тэгээд татвар нийгмийн даатгал хоёр талаас бас хоорондоо холбогдож би үүндээ мэдээлэл аваад авч өгөө. Тэгээ энэ нэг төрийн байгууллагууд хоорондын одоо энэ байдал болоод энэ ер нь бол энэ нэгэн бодлогын хуулийн хэрэгжилт стоосын нэвтрэлт энэ гэдэг бол энэ төрийн байгууллагуудын хоорондын ажлын уялдаа холбоо ийм сул байгаагаас болоод энэ одоо энэ явдлаас тохиолдож байгаа. Хэрвээ эдгээр манай одоо ингээд банкын одоо хоорондоо захин сүлжээтэй биеиндээ уялдаа манайд одоо бичний аж ахуйн гэж ингээд тийм компаниуд одоо манай тайлангаа өгдөө гэвэл нийгмийн даатгал тэрийг одоо энэ татвар тайлангаа өгчөөд манайтай одоо яагаад тооцоо хийхгүй байна манайд яагаад өгөхгүй байна гэдэг ч юм уу одоо ингээд явах хэрэгтэй юм болов. Ингэж бодогдож байна л да. Тэгвэл энэ бол татвар дээр тэр 1 мянган аж ахуйн гэж бол зүгээр хуулийн орлогын тооцоо хийсэн биш. Яг цалин түүнтэй ажиллах орлогоос татвар судалж авсан ийм тоог авсан. За тийм учраас энэ дээр бас нэг юм дүгнэлт гарч байна. Энэ аж ахуйн төрийн байгууллагын хоорондын харилцаа холбоо их хангалттай байна гэдэг. Тиймээс олж энэ хууль хөгжиж байна. Хуулийн харилцаа таарах байна гэдэг асуулт гарч байна. За өөр нэг энэ дээр гарсан зүйлүүд юу гэдэг юу вэ гэхээр ялангуяа жижиг аж ахуйн нэгжийн удирдлагууд энэ стовс гэж юу юм стовсын ачаалал юу юм яахлаар энийг мөрдөх ёстой юм энийг мөрдсөний ачаалал одоо юу байна гэдэг энэ талаар ямар нэгэн тийм ойлголт их муутай байдаг. Энээс болоод энэ одоо тэр байгууллагын стовсын нэвтрэлтийг хэрэглээг одоо дэмжихгүй байгаа ийм нэг тал бас нэлээд харагдсан юм байна. За өөрөөр хэлбэл өөр нэг гарсан дүгнэлт бол энэ Монголд бидний судалгаанд орсон 120 гэж байна. 120 жижиг дунд аж ахуйн нэгжийн ер нь ихэнх нь одоо яг нэг тал хувийн жижиг дунд аж ахуйн нэгжийн стандарт мөрдөж байгаа. Тэгээд цаашдаа бол том стандарт руу шилжих гэсэн юм бодолтой байгаа юм байна. Тэгээд жижиг дундын стандарт том стандарт хоёр маань бол бас зарим нэгэн зүйлээр ялгаатай л да. Ялгаатай. Зарим нэгэн аргачлалын хувьд ч ялгаатай, тооцооллын хувьд ч бас ялгаатай ийм юмуд бол байдаг. Тэгээд одоо манай орны хувьд тань зүгээр ингээд жижиг дундын стандартыг одоо жижиг дундын стандартыг сангийн яамны заавар бол 1.5 тэрбумаас дээш орлоготой 500 саяас дээш активтай ийм компаниуд нэвтрүүлнэ гэдэг ингээд заавар гарсан байна. Тэгэхээр юу 500 саяас доош активтай 1.5 тэрбумаас доош орлоготой ийм компаниуд бол жижиг дундын стандартыг нэвтрүүлнэ гэсэн ийм юу гарсан байна. Тэгэхээр манай Монголын нөхцөлд ингэж хоёр стандартыг хоёулангийн одоо ингэж явуулаад байгаа байгаа юм уу? Ер нь бол одоо бид ерөөсөө нэг
том стандартад бүх ажлын нэгжтэй бариад явуулж яасан. Энэ хоёрын хоорондын ялгаа нэг IT сүрхий зарчмын IT сүрхий ялгаа бол бас харьцан байгаа. Гэхдээ ялгаа би гэхдээ бол IT сүрхий зарчмын ялгаа бол багтаа. Тэгэхээр одоо оюутнууд ойлгох гэдэг нь асуудал гарч ирнэ. Нөгөө доторын юм хяналтын хүмүүсүүд бас тэднийг одоо ойлгож мэдээж гэдэг асуудал гарч ирнэ. Гэрмжлэнгээр энэ бол байлаа тийм ойлголтын зөв гарах учраас нэг зовлонтой юм шиг байна. Тэгээ манай хоёроо энэ жижиг компани чиглэсэн Словосыг мөрдөх юм ерөнхийдөө нэг юм шиг хандлагаар болоод энэ дагуулад ерөнхийдөө бол Словосыг барьж одоо хэлжээвэл яасан дээ гэсэн нэг юм санаа байна маа. Энийг бол олбогдох байгууллагууд одоо шийдвэр гаргаж за ингээд судалгаанаас гарсан зөвлөмжийн асуудал байнамаа. За ингээд ер нь бол нэгтлэн бодлогын олбосын стандартыг нэвтрүүлэхэд бол ер нь бол мэргэжлийн боловсролын сургалт, Словосын хэрэгжлийг хангах үйл ажиллагаа, нэгтлэн бодлогыг мэргэжлийг нөөрийг хөгжүүлэх асуудал, институт хоорондын уялдааг одоо хангах гэсэн ийм одоо дөрвөн бол бүрээд нэгэн томоохон хэмжээ авч явах зарцтай байна. За энэ дотор бол энэ мэргэжлийн боловсролын сургалт гэдэгтэй бол бас их анхаарал. Энэ дээр одоо ер нь бол сангийн яам мэргэжлийн боловсролын зохионы яам гэдэг нэлээд анхаарал ажиллах хэрэгтэй гэсэн ийм зүйлүүд харагдж байна. Тэгэд бол ямар сургуулиуд ямар хүмүүсүүд нэгтлэн бодлогоор аль сургуулийг төгссөн байв гэдэг бас энэ судалгааг авч хийгдсэн. Тэгээ энэ дээр бол нэг улсын нэг хэдэн одоо нэгтлэн бодлогоор одоо тэр бүл хэдэн сургуулиуд нэлээх болсон. Тэгээ нэг хувийн жижиг сургуулиуд ганц нэг судалгаанууд дээр орж ирсэн байлээ л дээ. Орж ирсэн байлаа. Тэгээ тэдний одоо эдгээр стандартыг хэлцэг мэдж байгаа гэдэг аваад зэрэг ерөөсөө сургалтын явцад бол ерөөсөө дэд сургалтын явцад 45% стандартын 45% мэдлэгийг л олж авсан удаа. Гэсэн тийм зүйл харагдаж байна. Тийм учраас болж байгаа нөхцөл энэ оюутнуудад энэ стандартыг сургалтыг маш их сайн хийхгүй бол энэ ерөөсөө тэр стандартын талаар их баг мэдлэгтэй мэргэжлүүд өгч байгаа юм байна гэдэг энэ зүйл гарч иж байгаа юм даа. Ийм учраас энэ ихтэй сургуулиудтай нэлээд ажиллах хэрэгтэй юм байна гэж авч үзсэн. Ялангуяа энэ хувийн хөгжлийн нэгэн мэргэжлийн одоо сургуулиудад байна. Одоо хэлний жишээ юм уу, эрүүлийн амгалан жишээ юм уу, эрүүл мэндийн жишээ юм уу, энэ төвийн хөгжлийн одоо ийм сургуулиудад энэ багш нарын хөрөлцөөгүй хэрэгнээсээ нэгтлэн бодлогын ангиныг ингээд хичээлүүд байгаа ийм юмуд бол маш их байна. Энэ бол нэгтлэн бодлогын ангины гэдэг бол одоо хорлог болох их үсээр болж байгаа хэрэгтэй. Ийм учраас энэ бол энэ боловсрол шинжилгээний яам цаашдаа судлах хичээл, оюутны тоо, багшийн тоо, багш нарын мэдлэгийн мэргэжлийн мэдлэгийн гэдгийг харьцааг нь харуулсан нэг тийм юу гараад одоо юу ч тийм нэг тийм стандарт тогтоохгүй бол энэ нэрээс болохгүй болж байгаа юм аа. Одоо зарим мэргэжлийн сургуулиудаар ерөөсөө нэг нэгтлэн бодлогын чиглэлээр ерөөсөө нэг 3-4 багштай. Тэгээд бусад бүх багш нараа энтэйгээс одоо цагийн багш аваад ажилладаг. Цагийн багш гэдэг бол одоо нэг боцох их нэг хамаагүй гэдэг шиг байдаг шиг юм байна. Тиймэрхүү байдлаар одоо хандаж ирдэг. Ийм учраас тэр хувийн сургуулиудын их хараахан байгаа маа. Ийм учраас энийг энэ дээр анхаарч гэдэг ийм зүйл зайлшгүй одоо тэр судалгааны явц бол харагдсан байна. За тэрс хамтдаа мэргэжлэрээ судалж байгаа оюутнуудын Словосыг практик хэрэглэх арга татлаг эзэмшүүлэх энэ чиглэл бол нэлээд хараахан байгаа юм байна гэж ингэж ойлгогдсон. Тийм учраас тэр мэргэжлийн хичээлүүдийн бүгдийг ингэ Словостой холбох. Зарим Словосыг сургууль ордгоос Словосыг хичээл ордгоос
сургууль байгаа юм билээ. Стовосоор. Тэр нөхдөд бол Стовосын сургалтыг бүр зориуд одоо тодорхой хэдэн кредиттэй ч оруулдаг бол. Түүнээс гадна бүх хичээлийн одоо мэргэжлийн хичээлийг Стовостой холбоотой бол. Стовосын дадлагын лабораторид бол одоо манай хүмүүс зүгээр дадлагын лаборатори гэдэг нэртэй Эхлэн бодох бүртгэлийн одоо нэг арга ажиллагаа гэдэг одоо юу гэдэг вэ? Танилцуулж байгаа нэг тийм лаборатори байна. Тэрийг бол Стовосын лаборатори байдалтай болгох. Ийм байдалтай. Надаас гадна оюутны төгсөлтийн шалгалтанд Стовосыг оруулах энэ төгсөгчдөөс нэг тесттэй шалгалт авдаг болох. Төгсөгчдөөс нэг тесттэй шалгалт авдаг болох. Нэг ийм асуудал байна. Манайд нэг гоцрогдсон сургалтын арга барил яваад байгаа. Тэр яаж нөхцөл багш оюутанд өөрөө хичээл заачаад өөрөө ирээд шалгалт авчаад тэгээд нөгөө багш чинь за чи оюутнуудтай хэрэгцээг сургасан гэдэг өөрийнх нь тавьсан дүнгээр багшны ажлыг үнэлдэг. Ингээд байгаа энэ ч бол аюулгүй мохот өчтэй асуудал. Бид гадаадын одоо олон сургуулиудаар очиж ирсэн. Тэгэхэд энтгийн тэр нэг дэйлийг сургуулиудаар очиж тэр энтгийн яаж ирсэн. Бидний одоо сургуулийн шалгалтыг аваад шууд одоо Мумбай руу явуулчихдаг. Мумбай их сургууль руу явуулчихдаг. Тэгээ Мумбай их сургуулиа нэг сарын дараа хариу нэрдэг. Тэгээ тэнд ямар ч багш заад яадаг бүүм. Тэгээ хичээл ямар ч багш тэр тестийн застгийг бүүм. Бид л хамаа тэр юм шууд Мумбай их сургууль шууд манай сургуулийнхаа евро одоо захим системээр оруулчихдаг юм. гэдэг ярьж байна. Тэгээ энэ бол энэ тэгэхээр ийм системийг тогтоох юм бол багш нар ер стандарт сургалтын стандарт тогтоох байхгүй. Бүх хичээлийн хөтөлбөр стандарттай. Тэгээд тэр адаглаад дэв томьёоны асуудал хүртэл бүтээн чиглэлээр гоё болох хэрэгтэй байна. Тэгээ оюутнуудаа ойлгох. Ийм юмд оруулах хэрэгтэй зайлшгүй шаардлага байгаамаа. Задаас гадна мэрэгжлийн багш нарын мэдлэгийг сайжруулах, мэрэгжлийн багш нарт зориулсан тусгай тийм хөтөлбөрийг уурхаад энэ мэрэгжлийн байгууллагуудаар одоо энэ багш нарыг боловсруулах энэ талаар хэмжээ авах хэрэгтэй байна. Мөн мэрэгжлийн сургалтын бичгийг Эстонийн одоо хэрэглээтэй уялдуулах энэ зорилгоор бүх сургалтуудад үзлэг одоо үнэлгээ хийх энэ талаар зөвлөмж гаргах ийм шаардлага байгаамаа. За нөгөө талаар энэ мэрэгжлийн эхлэн бодож аудиторуудын мэдлэг энэ талаар бас нэлээд болгодог гэдэг нь ярьж ирсэн. Ганц судалгаанд гарч ирсэн. Энэтэй холбогдуулаад бас манай институтээс бас нэлээд хэдэн арга хэмжээ авах шаардлагатай болов гэж энэ гэж бодож байгаа. Тэгэхээр зүгээр шалгалтын дунд Стовос гэдэг одоо ингээд энэ хамтаа мэдлэг гэдэг ингээд ямар болоход болж байгаа юм да. Гэхдээ энэ шалгалтыг ямар өнөخت зэрэг ер нь эхлэн бодцыг энэ мэргэжлийн эхлэн бодцын шалгалтанд оруулахын өмнө Стовосыг эзэмшсэн байдлын тогтоосон тийм урьдчилан шалгалтанд оруулж ирж тэгжээж энэ Стовосыг одоо энэ хүн эзэмшсэн байна гэдэг нь доктордсон нөхцөлд бол дараагийнх нь одоо шалгалтууд оруулж идэг нэг ийм систем докторх юм бол энэ бас Стовосын мэдлэгийг сайжруулах өнөөдөр хөгжиж байгаа. Одоо өнөөдөр манай мэргэжлийн эхлэн бодогчдын энэ талаар бол гадуур бол янз бүрийн ирээ их явж байгаа. Ялангуяа гадуур төгссөн залуучуудын хувьд бол сертификат авсан дараа бол интервьюс хийж мэдлэг муутай тэрийн эхлэн бодогчдоос баахан байна гэсэн ийм явган яриа их байг юм аа. Тэгээ энэ бол бас янз бүрийн хандлагч байдаг ба гэхдээ бас үнний ортойч юм байдаг байхаа гэж бодож байна. Тийм учраас энэ Стовосыг бол нэлээд анхааралтай умаар байна. Надад санаа энэ мэргэжлийн эхлэн бодогч аудиторуудын энэ шалгалтын цалинг сайжруулах хэрэгтэй байна. Мөн өөр нэг асуудал энэ оноос өмнө одоо мэргэжлийн эхлэн бодогч авсан хүмүүсийн хувьд бол энэ тасралтгүй хөгжлийн сургалтаар дамжуулаад энэ Стовосыг эзэмшүүлэх ийм нэлээд одоо томоохон арга хэмжээ зохион байгуулсан байна. Одоо манай хол яг ингээд жил тутам нэг 40 цаг кредит гэдэг ингээд одоо кредит тооцоолох гэсэн нэг юм их байдлаар ингээд яваад байл да. Одоо өнөөдөр тухайдаа таа хүн бол хэдэн кредитийн одоо үнэлгээ авч байгаа юм л байгаа. Тэгэхээр
энийг бол одоо ингээд стандартаар нэг тооцох хөнгөлгөнтэй ингээд нэг тооцдог ийм зарчмуудаа шилжүүлэх эсвэл шаардлага боломжтой гэсэн ийм байдал харагдж байгаа. Түүнээс гадна за мэргэжлийн эрдэм бодлогын хувьд энэ за ер нь нийт эрдэм бодлогын хувьд бол одоо сангийн яамнаас нэг чухал арга хэмжээ авах байгаа. Энэ бол нийт эрдэм бодлогыг энэ 2-3 жил багтаагаад улсын бүртгэлд оруулъя, бүртгэдэг болъё. Бүгд эрдэм бодлогын бүртгэлд хамруулъя, бүртгэе. За ингээд энэ эрдэм бодлогыг бүртгэсний дараа бол бидэнтэй бол ёс зүйн дүрмийг одоо танилцуулах, ёс зүйн мэдээлэл талаас нь хяналт тавьдаг ийм зэвсэг бий болгоё гэсэн ийм зүйл байгаа. За одоо бол яг манайд бол эрдэм бодлогын одоо мэргэжлийн зэргийн хувьд бол мэргэжлийн эрдэм бодлогч гэдэг том зэрэг байгаа. Түүнээс гадна одоо мэргэжсэн биш нэг аж ахуйн нэгдээр ажиллаж байгаа улсын секторын хувийн секторын эрдэм бодлогч нарын хувьд бол ерөөсөө ламжлал нэг одоо нэг сургууль төгсөөд 600,000 төгрөгийн салентай тэгээд ямар нэгэн тийм зэрэгтэй үнэтэй тийм үгүй ингээд л яваад ирсэн байл да. Тийм учраас бол тэдэнд зориулж бол ийм ямар нэгэн одоо мэргэжлийн зэргийг бий болгох энэ зэрэгэн дээр үндэслээд одоо цалингийн систем тогтоох ийм зайлшгүй шаардлага бол бий болоод байгаа юм аа. Тэгээд энэ бол мэдээж одоо тухайн хүний статусын мэдлэгээс гадна тэр хүний аж ахуйн нэгдээр одоо тэр статусыг хэрэгцээг нэвтрүүлсэн байдлаас нь одоо хандж энийг болгодог байх нь зүйтэй юм гэж ингэж бодож байна. Өөр нэг одоо эрдэм бодлогчтой нэг чухал зүйл бол энэ мэргэжлийн мэдээллийн вебсайттай болох байгаа юм аа. Одоо бол яг сангийн яам институт эрдэм бодлогын хөрөлөө интернет вебсайтууд дээр бол мэргэжлийн мэдээллүүд баянлаа. Эдгээр нь хамгийн давхарсан юм мэдээллүүд, үнэгүй мэдээллүүд байж байгаа. Гэтэл цаана үнэтэй мэдээлэл байршуулах чиглэлээр манай мэргэжтгүүдийн дунд энэ багш нарын дунд тийм их санал санаачлал нэлээд байдаг юм л да. Тэгэхээр эдгээр бүгдийг нь одоо цуглуулад нэгдсэн үнэтэй мэдээлэл энэ маань үнэгүй мэдээлэл энэ маань одоо нэгдсэн тийм нэгдсэн мэдээллийн сайттай болох ийм шаардлага бас гарч ирээд байгаа юм зүйл байгаа. Одоо хондоо ингээд одоо эрдэм бодлогын олон улсын стандарт гэдэг тийм том зузаан ном байж байгаа. Ингээд эндээс бодлож авах газар ганц хэрэнд байж байгаа. Өөр газараас олцоо байх хэрэгтэй. Энийг бол хондоо мэдээллийн сайтн дээр мэдээллийн сайтн дээр тавьчих юм бол энэ үнийг зохицох хэмжээгээр ингээд борлогдоо одоо үндэсний хэрэгцээтэй үндэ олгочод байх. Ийм болцоо байх юм аа. За статусын тайлбар гарын авлага гаргах хэрэгжүүлэх чиглэлээр зохицох хэмжээ авах хэрэгтэй юм аа. Ер нь бол одоо бид манай институт сангийн яам ер нь бол маш их олон удаа статусыг орчуулаад ингээд том зузаан болгоод бүтээн гаргаад байлаа. Тэгээд 500% хэрэгжүүлэхэд энэ манай бодлогохгүй байхгүй. Цаана 30,000 нэгтэл бодож байна. 150,000 аж ахуйн гэж байна. Тэгэхээр 500,000 жилийн хэвлэхэд бодлогохгүй. Тэгэхээр энэ юу гараад нөгөө л эрдэм бодлогчд маань юм шиг дургу цаанаас тэрийг авч хэрэглэх тийм шаардлага нь одоо өнөөдөр гарч ирээгүй. Тэрийг хүн ямар нэгэн хүн шаарддаг. Нэг иймэрхүү байдал ингээл дамжсан нэг иймэрхүү байдал гараад гарч ирээд байна. Тэгээ үүндээ бол энэ статусыг ингээд бүтээл нь орчуулад ингээд хэвлээд тэгээд байгууллага тэрийг бодлох гэдэг хүн авахгүй тэгээд албаглалд ороод ингээд байх нь зүйтэй ч юм уу ч юм уу гэдэг бас асуудал байна. Тэрний дөрөв тань одоо тэнд төрөлхсөн хэрэглээний тайлбаруудыг энэ сайн гарч ирвэл яасан байх гэсэн нэг юм байна. За энэ сангийн яамны дэргэдэл эрдэм бодлогын аудит стандарттай хороо байж байгаа. Энэ бол нэг орон тооны нэг 10 хүнээс үлдсэн орон тооны бус нэг 10 хүнтэй тэгээ хаяа нэг очиж хуралдаад нэг асуудлуудыг баталдаг нэг тийм хороо байгаад ирсэн. Энэний бол орон тооны ажилтан бүх учраас энэний үйл ажиллагаа бол нийтэд тийм хувийн мэдүүлэл шинжилтэй байгаад байгаа. Ямаас бид нэг юу гэж одоо энэ зөвлөмжөнд оруулж байгаа зэрэг
энэ стандартын орог дөрөв хоёр долоогоос доор тооны ажилтнтай болгох. Тэгээд түрийн бүх зардлуудын одоо сангийн яам усан төсөл гаргадаг байна. Хэрвээ ингэж зардлын санхүүж чаддгүй бол тэр стандартын орог тусдаа гарах. Би даасан байгууллага болгож гаргах. Тэгээд тэр байгууллага өөрийнхөө өөрөөр санхүүжлэн явдаг байна. Эсвэл бүр төрийн босоор алин төрийн бос байгууллага шилжүүл. Тэгэхгүй тэнд нэг тийм өөрийн салбарын байгаа юм шиг байхгүй юм шиг тийм байдлаар одоо хэлбэлүүд байна. Зөвхөн юм аа. Эсэг юм зүйл байгаа. За дөрөв салбарын энэ манай мэрэгжлийн байгууллагад ажиллаж энэ янз бүрийн хэрэглээний тайлбар гарын явуулгуудыг энэ үйлдвэрлэлийн салбар чиглэлээр ингээ гаргах ийм зарчмыг шаардлага байгаа юм байна гэдгийг бол энэ бодлогын явц харагдсан байна. За энэ одоо мөн одоо түрүүн хэлсэн тэр нэг мэрэгжлийн байгууллагуудыг хоорондын уялдаа холбоог сайжруулах тэр хоорондын мэдээ солилцдог байдлыг сайжруулах энэ тэр заашгүй шаардлагатай байгаа зүйл байна. Тэгээ энэ дээр бол бид юу гэж бодож байгаа вэ? Ерөөсөө энэ тэр сангийн яам татвар одоо нийгмийн даатгал дээр бусад одоо энэ холбоотой бүх байгууллагуудыг оруулсан санхүүгийн мэдээлэл нэгдсэн төвөдөг ийм байгууллага шаардлагатай байлаа. Энэ байгууллага энэ Акра гэдэг ийм байгууллага Сингапурт байдаг. Тэгээ энэ байгууллага бол тэр маш их чухал зүйлүүдийг хийж хийдэг ийм байгууллага. Энэ бол манай байгууллага энэ ийм байгууллага болох явдлыг шаардлагатай гэдэг нь бол эндээс харагдж байгаа. Тэгээ энэ бол олон талын ач холбогдолтой ийм зүйлүүд юм байна гэдэг нь бол бас гэдэг судалгааны явцад харагдсан юм байна. За ингээд ер нь бол за энэ аж ахуйн нэгжид яг нэг бүртгэлийн бодлогын талаар нэг зүйл оруулсан. Тэгэхээр аж ахуйн нэгж болгоны стандарт нэвтрүүлэх нэг бол зүйлээр бүртгэлийн бодлого энэ бичгээр дагнах та. Би бол их олон компани бүртгэлийн бодлогыг үзсэн. Олон компани бүртгэлийн бодлого үзсэн. Тэнд дээр бол шаардлага хангах бүртгэлийн бодлого над дээрээс таардаг. Юу байх ёстой гэвэл стандарт бүрийн тэр тодорхойлолт бүрийг заалт бүрийг яаж энэ компанид хэрэгжүүлэх юм бэ? Яаж энэ компанид хэрэгжүүлэх юм бэ гэдэг тэр бүхнийг бүгдээрийг бичсэн байх хэрэгтэй. Тэр бодлогон дээр. Жишээлбэл одоо тэгэл үндсэн өрнөж байгаа үндсэн өрнгийг хэзээ хүлээж өгөх. Ямар үнээр хэмжих юм. Тэгээд ямар хугацаанд энийг дахин үнэлэх юм. Үндсний борлтыг хэзээ яаж тооцох юм? Хаанаас мэдээлэл авах юм? Энэ борлт тооцоог яаж хийх юм? Энийг яаж санхүүгийн тайлбар тусах юм? Ямар байдлаар санхүүгийн тайлбар тодорхойлох юм? Бүгдийг энэ бодлогын бичгээр тусах хэрэгтэй байна. Тэгээ энэ бол дээрээс ингэж яг нэг үрчлэн туссан байдаг юм. Тэгвэл ерөнхий яг сургууль зарим нь сонгогч хуулсан, зарим нэг сонгогчнаас арай жоохон амьдрал руугаа жоохон ойртсон тийм их юмуд байгаа. Тэгэхээр стандарт бол ингээд зарцаас ингэж байдаг. Тийм учраас энэ бол энэ бүртгэлийн бодлогыг цаашдаа засгийн газар бол их том арга хэмжээ болгож зохион байгуулах хэрэгтэй. Энэ дээр бол одоо бид нар хуучин стандартыг яахад амтлан сургууль шогчдыг бэлдээл тэгээд тэднийг сургууль зохион байгуулаад тэд нар манай бас компаниуд дээр зөвлөгөө өгөөд ингээд нэвтрүүлээ заад ингээд боллоо гэдэг ингээд ийм юунд авдаг гэсэн. Ийм байдлаар одоо энэ зөвлөгчдийг бэлдэх, энэ зөвлөгчдийг тодорхой компаниуд хариуцуулж өгөх, энэ одоо мэргэжлийн нэгэн бодогч нарт нь одоо стовыг нэвтрүүлсэн нэгэн төлөө урамшуулж шагнал өгдөг ийм хэмжээний механизмыг системийг тогтоох энэ зайлшгүй шаардлага энэ дээр очиж байгаа. За үүнтэй холбогдуулаад юу байна вэ гэхээр ерөөсөө одоо энэ саяын миний яриад байгаа зүйлүүдийг хэрэгжүүлэхэд ерөөсөө энэ 3 жилийн хугацаанд засгийн газрын эхлэн бод хөтөлбөрийн хөгжил засгийн газрын ийм хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байна. Ингэж энэ хөтөлбөрийн гаргасны үндсэн дээр бол энэ эхлэн бод хөтөлбөрийг стандартыг нэвтрүүлнэ,
Гэтэл бол бүртгэл бааж хөгжих юм болцоо гарна гэсэн ингэж өгнө гэж бодож байгаа маа. Тэгэхгүйгээр ийм засгийн газрын хэмжээний ийм том бодлого болгож тавихгүйгээр энэ стандарт нийтрэхгүй засгийн газарч тэр аж ахуйн нэгжүүдээс татвараа харааж чадахгүй, нийгмийн даатгал шийдэл яаж харааж чадахгүй, тэгээд нэг татвар өгдөг хэдэн доллартай энэ дээр дахиад ачааг нэмээд одоо улсуудын дургуй хөргсөн ийм л байдал дахин дотогдоод ингээд яваад байх нэ. Тийм учраас энэ юмны агтагч нь бол энэ одоо болохгүй байгаа бүтэхгүй байгаа эдийн засгийн үйл явцын энэ санхүү бүртгэлийн үйл явцын агтагч нь бол энэ олон улсын стандартыг аж ахуй нэгж болгонд нэвтрүүлэх тэрнтэй төр бүх аж ахуй нэгжтэйгээ харьцдаг бидэнтэйгээ харьцуулж тооцдог ийм системийг бий болгох явдал байгаамаа гэсэн ийм өдөр зургийнээс бол харагдсан. За ингээд тааханд анхаарласан баярлалаа. За асуултууд хэмжээр хариулах юм аа.